За өнөөдөр Төв аймгийн 27 сумын санхүүгийн албаны дарга нарын сургууль семинар бол явагдаж байна. За энэ сургууль семинар бол үндсэн хоёр хэсэгтээ явагдаж байгаа. За эхний хэсэг нь болохоор төсвийн тухай хуулинд орсон өөрчлөлтүүд. За 2017 оны төсвийг хэрэгжүүлэх талаар анхаарах асуудлууд. За ингээд орон нутгийн өмчийн газар манай статистикийн хэлцээс өөрийн цаг үеийн асуудлаар холбогдох анхаарах асуудлаар бол зааварчилгаа бол өглөө. За дараагийн хэсэг маань болохоор төсвийн төлөлт мэдээллийн системд 2017 оны төсвийн хуваарийг оруулах гэсэн ийм хоёрдугаар хэсгийн сургалт бол яг явагдаж байна. За энэ төлөлт мэдээллийн систем дээр бол манай 27 сумын санхүүгийн албаны дарга нар бол 17 оныхаа төсвийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан төсөв түүний хуваарийг бол оруулах ёстой. За энэ нь болохоор онлайн сургалт байгаа. Өөрөөр хэлбэл онлайн төшөнд бүх сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан төсвийг сар улирлын хуваарьтайгаа оруулах ийм сургалт явагдаж байна. За энэ сургалтанд манай сангийн яамнаас сангийн яамны төсвийн бодлого зохицуултын газрын төсвийн төлөлт мэдээллийн системийн төслийн багийн ажилтан үжил хам ирж бас манай сумдын санхүүгийн албаны дарга нарт мөн бас энэ систем дээр хэрхэн ажиллах талаар өөрөө бичлэн зааж өгч энэ сургалт явагдаж байна.